За Аргентинээр ер нь аялах хамгийн сайн маршрут бол яалтчгүй бол Навал Вапи энэгээр явган аялал хийх гэж бол орон нутгийнхаа ярьдаг. Бид нэр бас явган аяллыг хийсэн. За Аргентины Швейцар гэдэг нэртэй нэг 800 мянга орчим га талбайтай Аргентин улсын анхны үндэсний дархан цаасдах газар гэж явдаг. За тэр Тронадор уулын галт уулын тоогоо гэдэг энд байдаг. Энэ бол нэг далайн түвшний стейшны 3554 м өндөрт оршдог. За энэ Навал Вапи нуурын хувьд бол нэг 70 км орчим урт 530 км квадрат. За их гүнзгий их цавчим юм эрэхтэй ийм нуур байгаа. За нуурын голд бол Виктори гэдэг нэртэй хамгийн том арал нь оршдог. Арал дээр бол нэг 500 жилийн настай 2-3 м диаметртэй 35-аас 40 м өндөр моднууд их ургасан юм ойтой байд юм байна. За энэ бол энэ ойгоор бол Америк нэгдсэн улсын Sequoia-гийн ойтой бол хангалттай өрсөлдөөс ийм нутаг. За энэ Барилочигийн бас нэг сонирхолтой хэсэг бол мэдээж Навал Вапи гэдэг нуур байгаа. За энд бол Өмнөд Америкт байдаг Патагонийн тал мөн Аргентины нутгийн 1/3-ийг эзэлж оршдог ийм нуур байгаа. Ихэнх голууд нь бол мөсөн улуудаас их авч урсдаг. За тэгээд энэ Навал Вапи гэдэг нууранд цутгадаг. Дэлхийн хамгийн том жигүүрт болох кондор гэдэг шувуу энд амьдардаг. Дэлгэсэн талбчийг нь оруулаад тооцох бол 3 м орчим хүрэхээр ийм байгаа. За альч улиралд бол маш олон тооны жуулчдыг бол энэ одоо Навал Вапи нуур нь бол өөртөө татдаг байх нэ.